Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн илтгэгч тэгштгэлийн олуулга арга гэсэн бодлогын нэгдүгээр бодлогыг нь бодъё. За энийг бид нэр хоёр үйлчгэн 3-ийн 3-ийн x-ээр үйлчгэн 3-ийн 1 зэрэг гэж салгаж болно те. Хасах нь 4 үйлчгэн 3-ийн x зэрэг үйлчгэн 3-ийн хасах 2 зэрэг тэнцүү 150. За одоо эндээс 2-ыг 3-аар үйлжүүлбэл 2 үйлчгэн 3 үйлчгэн 3-ийн x зэрэгтэй хасах нь 4 үйлчгэн 3-ийн хасах 2 зэрэг гэдгийг бид нар нэг хуваахан 3-ийн нэмэх 2 зэрэг гэж бичиж болно. 150 тий. Одоо эндээс 6 үйлчгэн 3-ийн x зэрэг хасах нь 4 үйлчгэн 3-ийн x зэрэг хуваахан 3-ийн квадрат чинь 9 гэж байна тий. Тэнцүү 150. За бид нар энд 3-ийн x зэргийг а гэж орлуулъя. Тэгвэл бидний тэгштгэл 6 үйлчгэн а хасах нь 4 үйлчгэн а хуваах нь 9 тэнцүү 150 гэж гарна. За энийг бид нар 9-ээр үйлжүүлье бүх гишүүнийг. Тэгвэл энэ дээр бичье. 54а хасах нь 4а тэнцүү 1350 гэж гарна тий. За одоо эндээс 50а тэнцүү 1350. А тэнцүү 1350-ыг 50-д хуваавал А тэнцүү 27 гэж гарна. За бид нар А гэсэн шийдийг олсон. Одоо бид нар буцаагаад энэ тэгшгэлд орлуулъя тий. Одоо эндээс 3-ийн x зэрэг тэнцүү А-гийн орлого 27 гэдэг чинь өөрөө 3-ийн 3 зэрэг. За эзлэхэн сүултээ болсон учраас шууд зэргүүдийг нь тэнцвүүлнэ. X тэнцүү 3 гэсэн шийд гарсан байгаа. За дараагийн бодлого 5 дугаар бодлого. За 25 гэдэг чинь өөрөө 5-ийн квадрат учраас 5-ийн квадрат гэж биш түүний x-ээр нэмэх нь 8 үйлчгэн 5-ийн x-ээр хасах нь 9 тэнцүү тэг. За одоо энэ чинь 5-ийн 2x зэрэг нэмэх нь 8 үйлчгэн 5-ийн x-ээр хасах нь 9 тэнцүү тэг юм аа. За эндээс 5-ийн x зэргийг бид нар а гэж орлуулъя. А гэж орлуулбал энэ чинь 5-ийн 2x гэдэг чинь а-гийн квадрат гэж гарна тий. Тэгвэл буцаагаад орлуулбал а квадрат нэмэх нь 8а хасах нь 9 тэнцүү тэг гэсэн бидний мэддэг квадрат тэгшгэлд шилжсэн байгаа. За тэгвэл коэффициентуудыг бичье. А квадратын өмнө 1 гэсэн тоо байгаа. Б гэдэг коэффициент чинь 8, С гэдэг коэффициент чинь хасах 9. За дискриминант маань b квадрат хасах нь 4ac гэсэн томьёог олсоор 8-ийн квадрат хасах нь 4 үйлчгэн 1 үйлчгэн хасах 9 тий. Эндээс 64 нэмэх нь яагаад гэвэл хасах 4 хасах 9-ийг үйлжүүлэхээр нэмэх 36 гээд эндээс 100 гэж гарна. За одоо энэ дээр би шийдийг нь олъё. А1 А2 гэсэн шийд маань хасах b гэдэг учраас хасах 8 нэмэх хасах яз 3-оор 100 гэж олсон байгаа. Хуваах нь 2 үйлчгэн А-гийн бол 1 байна тий. Эндээс салгаж бичиж шийдүүдийг нь А1 гэдэг чинь хасах 8 нэмэх нь 100-аас 10 гэж гарна. Хуваах нь 2 буюу 1 гэж гарна. А2 маань хасах 8 хасах нь 10 хуваах нь 2 буюу хасах 9 гэж гарна. За буцаагаад орлуулъя. 5-ийн x-ээр тэнцүү а гэсэн учраас энд орлуулбал 5-ийн x-ээр тэнцүү 1 эсвэл 5-ийн x-ээр тэнцүү хасах 9 гэсэн үг. За эхний тэгшгэлийг бодъё. 5-ийн x-ээр тэнцүү 1 гэдэг чинь 5-ийн тэг зэрэг. Эндээс x тэнцүү тэг гэсэн шийд гаргах юм байна. За дараагийн бодлого 5-ийн x-ээр тэнцүү хасах 9. Ямар нэг тооны зэрэг нь хасахтаа гарахгүй учраас энэ чинь шийдэг байна. Тэгвэл бидний шийд ганцхан x тэнцүү тэг гэсэн шийд байна. За дараагийн бодлого маань 8 дугаар бодлого. За би ингэж салгаж бичье те. 5-ийн 2x зэрэг үйлчгэн 5 хасах нь 13 15 гэдэг чинь 3 үйлчгэн 5 гэж салгаж болно. Түүний x зэрэг нэмэх нь 54 үйлчгэн 9-ийн x-ээр хасах 1 зэрэг гэдгийг хуваах нь 9 гэж бичиж болно. Тэнцүү тэг.
За 54 ба 9 мэдээж хураагдаад 6 үлдэх юм байна те. Тэгвэл 5 уржих нь 5-ын 2x зэрэг хасах нь 13 уржих нь 3-ын ч гэсэн x зэрэг 5-ын ч гэсэн x зэрэг нэмэх нь 54 9-тэй хураагдаад 6 уржих нь 9-ийн x зэрэг гэж бичиж болно. За одоо эндээс 5 уржих нь 5-ын 2x зэрэг хасах нь 13 уржих нь 3-ын x зэрэг 5-ын x зэрэг нэмэх нь 6 9 гэдэг чинь 3-ын квадрат учраас 2x зэрэг гэж бичиж болно. Одоо энийг бид нар 3-ын 2x зэрэг хуваая. Тэгвэл 5 уржих нь 5-ын 2x зэрэг хуваах нь 3-ын 2x зэрэг хасах нь 13 уржих нь 3-ын x зэрэг уржих нь 5-ын x зэрэг хуваах нь 3-ын 2x зэрэг нэмэх нь 6 уржих нь 3-ын 2x зэрэг хуваах нь 3-ын 2x зэрэг тэнцүү тэг гэж гарна. За одоо эндээс бид за эцлэх нь зэрэгтэй учраас 2x гэсэн зэрэг эцлэх нь учраас 5 уржих нь 5 хуваахан 3-ын 2x зэрэг гэж бичиж болно. За хасах нь за энэ 3-ын x зэрэг 3-ын 2x-ийн 1x-тэй хураагдаад 13 уржих нь 5-ын x зэрэг хуваахан 3-ын 1x зэрэг үлднэ. За нэмэх нь за мэдээж энэ хоёр хураагдах юм байна. Тэгэхээр 6 тэнцүү тэг гэж гарна. За эндээс бид нар 5 уржих нь 5 хуваахан 3-ын 2x зэрэг хасах нь 13 уржих нь 5 хуваахан 3-ын x зэрэг нэмэх нь 6 тэнцүү тэг гэж болно. Энэ 6 тийм. За одоо эндээс бид нар орлуулга хийвэл энэ дээр би чи 5 хуваахан 3-ын x зэргийг бид нар a гэвэл тэгвэл 5 уржих нь a-гийн квадрат гарна тийм. Хасах нь 13 нь a нэмэх нь 6 гэсэн бидний мэддэг квадрат тэгштэй чилсэн байгаа. За одоо эндээс коэффициентуудыг би чи a-гийн бол 5 байна, b-гийн бол хасах 13 байна, c-гийн бол 6 байна. Тэгвэл эндээс a1 a2-ыг a1 биш дискриминант хийх юм олъё. Дискриминант тэнцүү b-гийн квадрат гэхэл чинь 169 гарна, хасах нь 120 буюу 49 гэж гарах юм байна тийм. Тэгвэл a1 a2 гэдэг чинь 13 нэмэх хасах язгуурл бол 49-с 7 гэж гарна. Хуваах нь 2 уржих нь a-гийн бол 5 байна. Эндээс 13 нэмэх хасах 7 хуваах нь 10. За a1 гэдэг чинь 13 дээр 7-г нэмээд алдах хуваавал 2 гэж гарна. a2 гэдэг чинь 13 дээр 7-г хасаад 6 хуваах нь 10 гэж гарна. Эндээс хураагдаад 3 хуваах нь 5 гэж гарна. За буцаагаад шийдүүдийг нь орлуулъя. 3-ны 5-ын x зэрэг тэнцүү a гэдэг чинь 2. За дараа нь 3-ны 5-ын x зэрэг тэнцүү 5-ны 3 гэж гарна. За эхний тэгштгэл маань 2 гэдэг тоо чинь 3-ны 5-аар илэрхийлэгдэх учраас эндээс бодит бидний тийм шийд олдохгүй байна тийм. 2 гэдэг тоог 3-ны 5-аар хизээж илэрхийлж чадахгүй учраас энийг ингэж орхив. Энэ чинь дараа 11-р ангид үзэх хичээл учраас энийг орхиё. За эндээс дараагийн бодлогыг нь бодъё. 3-ны 5-ын x зэрэг тэнцүү 5-ны 3. Энэ хоёрын байр солигдсон учраас би ингэж бичиж болно те. 3-ны 5-ын хасах 1 зэрэг гэж бичиж болох нэ. Тэгвэл хоёулаа эзлэхэн сүртэй болсон учраас эндээс шууд x тэнцүү хасах 1 гэсэн шийд олдох юм байна. За дараагийн бодлого маань 11-р бодлого. За яг саяны бодлоготой адилхан 2 үлжих нь 12-ны x зэрэг нэмэх нь 3 үлжих нь 4 гэдэг чинь 2-ын квадрат зэрэг учраас 2x зэрэг хасах 36 гэдэг чинь 6-гийн 2x зэрэг тэнцүү тэг. За одоо
2 өлчг нь 12 гэдэг чинь 2 өлчг нь 6-гийн x-ээр нэмэх нь 3 өлчг нь 2-ын 2x-ээр хасах нь 6-гийн 2x-ээр тэнцүү тэг. За бид нэр одоо энийг шууд 6-гийн 2x-ээр хуваая. За тэгвэл 2 өлчг нь 2-ын x-ээр өлчг нь 6-гийн x-ээр хуваах нь 6-гийн 2x-ээр тий. Нэмэх нь 3 өлчг нь 2-ын 2x-ээр хуваах нь 6-гийн 2x-ээр хасах нь 6-гийн 2x-ээр 6-гийн 2x-ээр хуваана. Тэнцүү тэг. За одоо эндээс 2x 2-ын 2x-ээр 2-ын 2x биш уучлаарай эндээс 2-ын биш 6-гийн x-ээр 6-гийн 2x-ээр хураагдаад 2 өлчг нь 2-ын x-ээр хуваах нь 6-гийн 1x-ээр бөлдөн нэмэх нь 3 өлчг нь за эзлэхэд зэрэгтэй учраас 2 хуваах нь 6-гийн 2x-ээр гэж бичиж болно. Хасах нь энэ 2 хураагдаад 1 гэж гарна тий. Хуваах нь. За одоо эндээс 2 өлчг нь 2 хуваах нь 6-гийн x-ээр нэмэх нь 3 өлчг нь 2 хуваах нь 6-гийн 2x-ээр хасах нь 1 тэнцүү тэг гэсэн. За одоо эндээс би чи 2 өлчг нь хураагдаад 3-ны 1-ийн x-ээр гэж гарна. Нэмэх нь 3 өлчг нь 3-ны 1-ийн 2x-ээр хасах нь 1 тэнцүү тэг. За олвол хийвэл 3-ны 1-ийн x-эргийг a гэвэл 2a нэмэх нь 3a-гийн квадрат хасах нь 1 тэнцүү тэг. За a гэсэн коэффициентийн оронд a квадратын өмнө 3 гэсэн тоо байна. b-ийн оронд 2 байна. c-ийн оронд хасах 1 дискриминант маань b-ийн квадрат 4 нэмэх нь 12 юу 16 гэж гарна тий. Эндээс a1 a2 маань хас 2 нэмэх хасах язгуулбал 16-аас 4 гэж гарна. Хуваах нь 6 тий. Яг гэвэл 2-ыг 3-аар үйлжүүлсэн байгаа. За эндээс хас 2 нэмэх хас 4. За эндээс шийдвэрийг нь салгаж бичье. a1 тэнцүү хас 2 нэмэх нь 4 хуваах нь 6 буюу 2 хуваах нь 6 3-ны 1 гэж гарна. За a2 маань хас 2 хас 4 хуваах нь 6 буюу хасах 1 гэж гарна. За буцаагаад олуулъя. 3-ны 1-ийн x-зэрэг тэнцүү a гэдэг учраас a гэдэг чинь 3-ны 1. За эндээс x тэнцүү шууд 1 зэрэгтэй тэнцүү тий. Яг гэвэл 3-ны 1 3-ны 1-тэй тэнцүү учраас энд гадна 1 зэрэг байгаа учраас x тэнцүү 1 гэсэн шийд гараад ирэх юм байна. За дараагийнхан 3-ны 1-ийн x зэрэг тэнцүү хасах 1 ямар нэг тооны зэрэг хасах тоо гарах учраас энэ чинь шийд бий гэж гарна. Зөвхөн x тэнцүү 1 гэсэн шийд гарах юм байна. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.